Бидний амьдарч буй ертөнц ганц биш. Төсөөллийн ард фэнтези, sci-fi, анime, тоглоомын ертөнцүүд гээд уран зохиолын төрөл бүр өөрийн дүрм, өөрийн түүхтэй оршдог. Зарим нь нийлдний хөв тавиланг өгүүлж, зарим нь технологиор ирээдүг тайлбарлаж, зарим нь ганц дүрийн аяллаараа бүх орчлонгийн утгыг өөрчилнө. Эдгээр ертөнцүүд хоорондоо ялгаатай боловч өөр өөрийн гэсэн гайхамшигтай түүхүүдийг өгүүлдэг. Би бол Rhythm Mediator. Эдгээр ертөнцүүдийн хоорондоо гүүр болгогч нэгэн. Хэрвээ чи шинэ өнцөг рүү харахад бэлэн бол бидний аялал яг одоо эхэлж байна. I'm starving. We ain't had nothing but maggoty bread for 3 stinking days. Why can't we have some meat? Оркууд нь дундад газрын хар эцдийн явган зэрэг болон боолын үүрэг гүйцэтгэдгээрээ хамгийн ихээр танигдсан хүн төрөлт амьтдын нэгэн аймаг юм. Ёримо эзний захиргаанд байгаагүй үедээ ч оркууд, эльфүүд, хүмүүс, одоочуудтай хүчирхийлэлгүй 50 ярилцаа тогтоох нь ховор, бараг хэзээч тохиолддог байсан. Тэд дундад газрын янз бүрийн ард түмний дунд олон өөр нэршлэр нэрлэгддэг байжээ. Оркуудын гарал үүслэн Жерар Толкины бүтээлүүдэд хэзээч эцэслэн тодорхой тайлбарлагдаагүй бөгөөд зохиол доторч төр Толкин судлаачдын дондч төр маргаантай асуудал хэвээр байдаг. Толкин оркуудын гарал үүслийг олон удаа өөрөөр тайлбарлаж байсан ч төрөлхийн Ёримо ухаанд амтан бий болж гэнэ гэсэн санаа түүний шашин философийн үзэлтэд зөрчилдөж байсан тул эцсийн шийдэлд хүрч чадалгүй эргэлзээр байсан. Толкин эцсийн шийдэлд хүрлгүүгээр нас барсан тул оркуудын гарал үүслийн механик байдал нь фэнүүдийн дунд өргөн хүрээтэй маргаан дагуулдаг сэдв болсоор байгаа юм. Гисэн эдэж Морготын оролцоо нөлөөгүйгээр оркууд үүсэх боломжгүй байсан гэдэг дээр бүгд л сал нэгддэг. Тэгвэл Толкины бичвэрүүдэд дурдгдсан оркуудын өөрөөр гарал үүслийн тайлбаруудыг цаг хугацааны дараалалаар харцгаая. The Book of Lost Tales 1917-оос 1920-д онд гарсан хамгийн анхны үзэл баримтлалд Мелкор оркууд буюу гоблинуудыг шууд газар шорооноос хэрхэн бүтээснийг тодорхой тайлбарлсан байдаг. Үүнд учир нь тэр угсаа бүхэлдээ Мелкорын газрын гүндэх халуун илж лаг шавраас үржүүлэгдсэн билээ. Тэдний зүрх нь боржин чулуунаас бүтсэн мэт хатуу, бие нь гажуудсан байв. Химээ бичжээ. Мөн уг бичвэрт ноолдорыг Мелкор гажуудуулан оркуудын дунд холин утгасан тул тэднийг заримдаа тэр угсаанах гэж андуурах хүртэл болсон тухай дурдсан байдаг. Гэвч Кристофер Толкины тайлбарснаар энэ санаа нь оркуудын жинхэнэ гарал үүсэлтэй шууд холбоогүй байжээ. Ийхүү Мелкор өөрөө шууд бүтээсэн тул оркуудыг Мелкорын үр төлөө эсвэл Мелкорын хүүхдүүд хэмээн нэрлэдэг байв. Дараагийн илүү боловсронгуй болгосон домог зүүн шинжилсэн хөлбөрч Толкин үндсэндээ ижил гарал үүслийг хадгалсан байна. Quenta Noldorинва 1930-ад онд Моргот эльфүүд сэрхээс өмнө утумнад оркуудыг бүтээсэн гэж бичигдсэн байдаг. Гисэн эдэждээ Эрлест Анасофа Белрандад энэ үйл явдал нь Сэлмралуудыг хулгаасны дараа Ангмадын нутагт болсон хэмээн өгүүлдэг байна. Моргот эльфүүд сэрсний дараа оркуудыг бүтээсэн гэсэн санаан дээр тулгуурлан Толкин энэ ойлголтыг 1937 оны Quenta Silmarillion илүү наривчлан хөгжүүлжээ. Тэнд 2 дэнлүү устгагдсны дараа Моргот олон төрлийн хэлбэртэй ёрын амьтдыг бий болгосон. Бичвэрт оркуудыг тэр эльфүүдийг харж үзэхээс өмнө бүтээгээгүй бөгөөд Эльватарын хүүхдүүдийг элэлэнд оромжлохын тулд тэднийг бүтээсэн юм хэмээн өгүүлдэг. Дараа нь уг үчирт тэд өмнөх хөлбөрүүдийн адил чулуунаас бүтээгдсэн гэж тайлбарлагддаг. Иймээс энэ гарал үүслийн тайлбар нь өмнөх хөлбөрүүдийн хөгжүүлсэн хэлбэр боловч аль хэдийн Эльватарын хүүхдүүдийг элэлэн гутаасан гэсэн санааг илүү тодорхой зааж өгчээ. Мөн яг ижил тайлбар тухайн жилүүдэд бичигдсэн The Fall of Numenor-ын 2 дахь хөлбөрч давтагдан дурддагддаг байна.
Annals of Aman 1950-ад онд оркуудын гарал үүслийн хамгийн дүгнэлт хүлээн зөвшөөрөгдсөн тайлбар гарч ирдэг. Моддын тоолын 1085 онд Оромег дагаж яваагүй зарим эльфүүдийг Мелкор барьж авч утамнараа байцсан тухай өгүүлнэ. Мелкорын өрхөнд орсон тэдгээрийн талаар баттай мэдих зүйл тун ховор илээ. Гэвч Арисагийн мэрэгдийн баримтлагдаг үнэн гэвэл утамнаа сүрхээс өмнө Мелкорын гарт орсон бүх Квенд тэнд шоронд хоригдож удаан хугацааны туршаа харгислал ёрын муугар гажуудулж боочлогдсон ажээ. Ийхүү Мелкор Элдорадод атаархаж тэднийг элэглэн дарамжлахын үднээс жигшүрт оркуудын угсааг үржүүлэн бий болгосон юм. Учир нь оркууд Элватарын хүүхдүүдийн адил амьтаа бөгөөд үржин оширдог байна. Харин өөрийн гэсэн амьдралтай ямар ч оршихуйг Мелкор Айнуланделигийн үеэр бослог гаргаснаас хойш хязээж бүтээж чадаагүй гэж мэрэгд өгүүлдэг. Түүнчлэн оркуудын харанхуй зүрхний гүнд өөрсдийн золон зүдгүүрийн цорын ганц бүтээгчийг жигшин зэвүүцдэг байжээ. Энэ нь магадгүй Мелкорын үйлцэн хамгийн бузар хэрэг бөгөөд эрүүд хамгийн жигшитэн үйл байсан юм. Ийм өгүүлнэ. Кристофер Толкины тайлбарласнаар энэхүү шинэ гарал үүслийн тайлбар нь Моргото бослог гаргасныхаа дараа амьдралдаа ямар ч зүйлийг бүтээж чадахгүй болсон гэсэн санааг тодорхой тусгасан байдаг. Кристофер Толкин эдээ сэлэмрэлийн 3 дугаар бүлэг өөрийн хэвлэлтэд энэ бичвэрийг ашигласан боловч Annals of Aman-ыг засварлах явцдаа үүний эцэг захтанд дараах тэмдэглэлийг үлдээжээ. Гэсэн хэдий ч бичвэр өөрөө оркуудын гарал үүслийг туйлын үнэн мэтээр батлаагүй. Харин зөвхөн Арисагийн мэрэгдийн баримтлагдаг үзлийг л танилцуулж байгаа нь онцлог юм. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн ертөнд доторх энэ уралд үзэл бодол бөгөөд заавал үнэн байх албагүй. Энэхүү дотоод ертөнцийн тайлбарын хандлага өөр нэгээс нь ч ашиглагдсан байдаг. Тэнд Толкин Моргот өөрөө ямар ч амьд оршихуйг бүтээж чадахгүй байсан боловч элдарчууд түүнийг ээлхүүд болон хүмүүсийг гажуудуулснаар оркуудыг үржүүлсэн гэж итгэдэг байсан хэмээн бичжээ. Хожижлуудад Толкин өөрийн легендаримын хэд хэдэн талыг шинжилэн өөрчилсөн боловч тэдгэрийг өгүүлэмжийн үндсэн бүтээлүүдэд бүрэн шингээж амжилтгнаас орсон юм. Тэрээр оркуудын гарал үүслийн талаар өөр хувилбаруудыг бичсэн бөгөөд Кристофер Толкин эдгээрийг Myths Transformed бүтээлд нэгтгэн эмхэтгсэн байдаг. Энэхүү хувилбар нь ойролцоогоор 1959 оны үед бичигдсэн эссе юм. Толкин эхлээд Авле ба одоочуудын жишээг дурддаг. Энэ тохиолдолоор дамжуулан зөвхөн эрүүл шинэ амьд оршихуйд оюун ухаан чөлөөт хүсэл өгч чаддаг гэдэг нь тодорхой болдог. Оркууд Моргот эсвэл Саураны эсрэг заримдаа тэрсэлж тэднийг шүүмжилдэг байсан тул оркууд нь аль хэдийн оршин байсан амьтад байх ёстой бөгөөд эзнийхээ шууд хяналтад байхаас босод үед бүрэн захирагддаг. Зүгээр нэг бүтээмэл бит байж таарахгүй гэж Толкин үзжээ. Иймд тэд ярьж чаддаг боловч оюун ухаанд сүнсгүй. Тодмид ярианы чадвартай араатан амьтад байсан байж болох юм. Моргот тэднийг Элватарын хүүхдүүдтэй адил харагдуулахын тулд бурханлагыг гутаанд оромжилсан маягаар гажуудуулж мөн ярих чадварыг нь сурган эзэмшүүлсэн ажээ. Үүнтэй төстэй жишээ нь бүргдүүд болон хуан бөгөөд тэд валаараас хэл суралцаж бие махбодын хувьд сайжруулагдсан байдаг. Энэхүү гарал үүслийн хувилбар нь Моргот эрүүгийн хүслийн эсрэг бүхэл бүтэн нэг ухсааг ялзруулж чадсан гэсэн санааг агуулж байна. Гэвч Моргот үүнийг өөрийн хүчийг тараан шингээх замаар гүйцэтгсэн бөгөөд оркуудын ёрын хүсэл зориг нь түүнийхээс үүдэлтэй байсан. Хэдий Саурон мэтийн өөр нэгэн этгээд тэднийг захирах боломжтой байсан ч гэсэн үзэн ядалт нь хамтын ажиллагаанд үл нийцэх шинжтэй тул оркууд тэрслэн босч чаддаг байсан ч үүнтэй зэрэгцсэн ёрын муугийн талд өөрөөр хэлбэл Морготын иргэшэлд хариалагцаар хэвээр үлддэг байжээ. Эдгээр хожуу үеийн шинжилэлүүдэд Толкин Awakening of Men буюу хүмүүсийн сэрэлт нь элдарчуудын их нүүдлээс өмнөх зарим цаг үед Моргот дундад газарт байх үед болсон гэж санал дэвшүүлжээ. Энэ санаа нь оркуудын гарал үүсэлтэй Quendi and Eldar 1959-с 1960 оны хавсралтад холбогдсон тайлбарлагддаг. Тус эсэ нь эльфүүд их нүүдлээс өмнө оркуудтай огт тааралдж байгаагүй онцлон дурдсанаар эхэлдэг бөгөөд үүнийг хүмүүс дөнгөж саясэрсэнтэй холбон тайлбарладаг. Толкин цаг хугацааны дарааллын хувьд тодорхой бэрхшээлүүд байсаар байгааг хүлээн зөвшөөрсөн ч энд оркууд хүмүүсээс үүсэлтэй гэсэн санааг илүү наривчлан хөгжүүлжээ. Эцэст нь дурдахад аимшигтай боловч үндсэлтэй нэгэн баримт бий. Моргот эсвэл төвний зарц нарын ноёрхлын дор тодорхой жинхэнэ хүмүүсийн цөөн хідэн үеийн дотор сэтгэлгээ зан авирын хувьд бараг оркуудын төвшөнд хүртэл дороотож болдгийг цаг хугацааны явцад тодорхой харуулсан юм. Үүний дараа тэд оркуудтай хослуулах боломжтой эсвэл тэгхэхэд хүргэгдэж улмаар илүү том биетэй илүү залжин шинэ үйлдвэрүүдийг бий болгож байна. Хожим 3 дугаар эрэнд сарв маань үүнийг дахин нээсэн эсвэл судрын мэдгээс олж мэдсэн гарцаагүй бөгөөд
Эрх мэдэлд шунах хүсэлтэд автсан тэрээр өөрийн хамгийн бозар үйл хэргийг үлдсэн юм. Тэр нь оркууд ба хүмүүсийг хооронд нь эрлийсжүүлж, том биетэй залжин хүн орк болон урвагч жигшүүрт орк хүмүүсийг бий болгосон явдал байлаа. Иймээс мэрэгд оркууд анханасаа ёрын муу байгаагүй бөгөөд тэд өрөвдөх сэтгэл хүртэх ёстой гэж үргэлж сургадаг байсан. Хэдий тэдэнтэй тулдах шаардлагатай байсан ч гэсэн. Гэвч дайны цаг үед тэдэнд нэгүсэл үзүүлэх нь туйлын бэрх байв. Түүнчлэн Моргот оркуудыг эльфүүд ба хүмүүс өөрсдөөс нь илүү харгас гэж бүрэн итгүүлсэн байжээ. Үүнээс гадна тэд эзнийхээ хяналтанд маш гүнзгий орсон байсан тул Моргот ардагаас хөөгтгöd оркууд удирдлаггүй болж тал тийшээ тархан сарнсан юм. Тэдний амьдрал ерөнхийдөө заавал нэгэн эзний захиргаанд байхаар чиглэгддэг байв. Иймээс үүний дараа Саурон тэднийг өөрийн иргэшилд оруулсан бөгөөд Морготтой харьцуулахад бүр илүү хатуу хяналт тогтоож чадсан юм. Сауроны тухайд Толкин цаг хугацааны зөрчилтэй асуудлыг шийдэх гарцыг олсон байдаг. Моргот үнэхээр хүмүүсийг элэглэн дарамжлахын тулд оркуудыг хөгжүүлэх санааг анх гаргасан ч үүнийг боддоор хэрэгжүүлэх төвчээр овмих зөвхөн Сауронд л байсан ажээ. Ийхүү уг санаа Морготын оюунд эртнээс байсаар ирсэн боловч оркуудыг боддоор үржүүлэх санаа хүмүүс ирсний дараа л эхэлсэн байна. Моргот Мандосын танхимд хүлэгдсэн үед Саурон дундад газарт нуугдан үлдэж оркуудыг үржүүлэх ажлаа үргэлжлүүлжээ. Иймээс Моргот эргэн ирэхэд өөрийн захиргаанд байсан Асрэх зэргийн хүчийг аль хэдийн олсон юм. Энэхүү ижил гарал үүслийн тайлбар Толкины амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бичсэн Дөрвдайны тухай дуусаагүй өгүүлэлж гарч ирдэг. Дөрвдайчуудын хөгжилтэй инээдэг дурдсны дараа нэгэн тэмдэглэлд хэрв хэн нэгэн Моргот оргуудыг Дөнөдандаас бүтээсэн байж магадгүй гэж хэлбэл элдарчуудад дараах байдлаар хариулах тухай ийм өгүүлдэг. Моргот өөрөө ямар ч амьд оршихоо бүтээж чаддгүй тул оркуудыг хүмүүсийн янз бүрийн угсаанаас үржүүлсэн гарцаагүй. Харин дөрвдайчуудад түүний сүдрээс муларч чадсан байх ёстой. Учир нь тэдний инээд ба оркуудын инээд нь Аманы гэрэл, Ангмандын харанхуй хэр зэрэг ялгаатай байна. Төдий чинээ ялгаатай билээ. Гисэн эдэж хоёр угсаа бие биенээ урагчд гэж үздэг байсан. Зарим хүнийг тэдний хооронд алсхол юм. Бүдэг бадаг төрөл садны холбоо байж магадгүй гэж бодоход хүргэдэг юм. Гэх мэтчлэн олон янзаар оркуудын гарал үүслийг тайлбарлсан байдаг. Танд аль санаа таалагдж байна? Өөрт таалагдж байгаа санаагаа комент хэсэгт бичиж сэтгэлдээ хаваалцаарай. Бөгжний нөхөрлийн үйл явдал нь ихэвчлэн дайн зориулан үржүүлсэн том биетэй цэрэг оркуудтай тааралдаг байсан бөгөөд заримдаа хөдөлмөрийн ажилд илүү тохирсон снак хэмээх төрөлдөж учирдаг байв. Өөр нэг төрөл нь Snafflers гэж нэрлэгддэг бөгөөд эдгээр нь жижиг биетэй, хар арьстай, өргөн хаврын нүхтэй оркууд байсан бөгөөд мөрдөж мөшгөх чадвараар онцгой сайн байжээ. Хэдийгээр биерхүү хэмжээний хувьд жижиг байсан ч нэгэн Snaffler маргааны үеэр нэг цэрэг оркыг чадварлагаар хөнөөсөн тохиолдолч байдаг. Гоблин гэсэн нэр томьёо нь голчлон хоббит бүтээлд хэрэглэгдсэн боловч тэгээ Lord of the Rings ч мөн орк гэдэг үгтэй ижил утгаар харилцан орлуулан хэрэглэгддэг. Хоббитийн хэл ба рүүн үсгийн тухай тэмдэглэлд гоблин гэдэг нь орк гэдгийн орчуулга гэж тайлбарсан байдаг. Орк гэдэг нь англи үг биш. Энэ нь нэг хоёр газарт л шууд гардаг бөгөөд ихэвчлэн гоблин гэж орчуулагддаг. Ингээд оркуудын төрөл зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй үздэцгээе. Зүүн оркууд гэдэг нь Моргот Ангмандыг өөрийн эрх мэдлийн төв болгон байгуулснаас хойш удаан хугацааны турш хэнт захирагдаагүй байсан. Дундад ертөнцийн Алса дорнд бүс нутагт нутаглаж байсан оркуудыг хэлдэг. Тэд сахилга батгүй, эмх замбраагүй оркууд байсан бөгөөд хүмүүсийг зовоон дарамтлахтаач хоорондоо байнга тэмцэлтэхтэйч адилхан авиртай байв. Гисэн эдэж тэд Морготын сүрлийн ялагдаас зүгтэн амьд үлдсэн хойд нутгийн оркуудаас илүү хүчрэхэг байжээ. Эхэндээ Сауроноос болгоомжил байсан боловч эцэст нь зүүн оркууд түүний ноёрход орж Саурны бүрэн иргэшилд орсон юм. Battle of the Powers буюу хүчний тулааны дараа Валараас Мелкорыг баривчлан авч явах үед тэдний хараанаас мултарч үлдсэн оркуудын модом хойч хэмээн үзэгддэг. Зүүн оркууд нь энэхүү бузар угсааны дундаас хамгийн тэсвэртэй бат бүхэн байсан бөгөөд хойд нутагт нуугдан үлдсэн оркуудаас илтэд илүү аимшигтад тооцогдож байв. Моргот хоригдож байх хугацаанд түүний ноёрхлоос алс хол амьдарч бие даасан байдлаар оршиход дассан тул тэрээр эргэн ирж Танградримд суурших үед зүүн оркууд аль хэдийн захиргаанд үйл захирагдах эмх замбраагүй бөөн сүрэг болон хувирсан байлаа. Тэднийг нэгтгэн зохион байгуулахаа ганц төвлөрсөн хүсэл зориг өгүүлэгдэж байсан учраас зүүн оркууд хоорондоо дайсагнан тэмцэлдэх нь хүмүүсийг агнахтай адил түгээмэл үзэгдэл байв.
Аслагдсан газар нутагт оршиж байсан тэднийг War of Fright-ийн дараа усаж мөхөхөөс аварсан бөгөөд ингэснээр тэд ёрын муу хүчний бусад үйлдэгдлүүдээс толгоогоор илүү олон хэвэр үлдсэн юм. Сауран анх хүчээ авч эхэлсэн үед ч зүүн оркууд эмх замбраагүй зохион байгуулалтын бүлэг хэвэр байсан бөгөөд түүний өмнө даруй өвдөх сөхрөн захирагдаагүй Сауран өмнөд болон зүүн нутагт тогтоохыг хүссэн хяналт нь төдийлөн бат бөх болж чадаагүй лээ. Сауран ээлхүүдийг мэхлэхийн тулд сайхан дүр төрхийг өөртөө авсан байхад зүүн оркууд түүнийг үл тоомсорлон дорд үзэж элэглэн шоолж байв. Гэсэн хэдиж хар эзэн эцэст нь хүмүүс ба ээлхүүдийг хамт нь үзэн ядах нийтлэг дайсагнал дээр тулгуурлан зүүн нутгийн эдгээр овг аймагуудыг хүртэл багтаасан бүх оркуудыг төвдрүүлсэн васалын захиргаанд нэгтгэж чадсан юм. Мордорын оркууд буюу Мордор оркууд нь хар нутгийн Мордор дахь Саураны явган цэргийн үндсэн хүч байв. 2 дугаар болон 3 дугаар эргнүүдийн турш чөлөөт ард түмнүүдийг эрхшээлтэй оруулахын тулд Саураны явуулсан дайнуудын үед тэд түүний цэргийн гол бүрэлдэхүүнийг бүрдүүлж байжээ. Сауран 2 дугаар эргний 1000 оны орчим Мордор нутагт өөрийн байр суурийг тогтоосны дараа олон зууны турш эльфүүд болон хүмүүстэй тулалцаар ирсэн тоо томшгүй олон оркуудыг өөрийн захиргаанд оруулсан байна. Мордорын оркууд нь Морготын айрмын үлдэгдлүүдийг зүгээр нэг цуглуулснаар бүтсэн бос мөн Сауран өөрөө шинээр үржүүлэн бий болгосон оркуудаар нэмэгдэж байв. Сауран сүүлчийн холбооны тухай мэдээг олж сонсоод ман тулсыг даван гарах холбоотны цэргүүдийг отож довтлохын тулд Мордороос олон оркуудыг илгээжээ. Гэвч холбоотод үнэхэр хүчрхэг байсан тул оркууд нуугдан далд орсон байна. Тэр цөөн тооны салбар анги хожим мартагдсан бөгөөд ман тулсын оркуудтай холилдон нийлсэн байх магадaltaй юм. Эснак гэдэг нь Мордор болон Эйсенгардын доод зиндааны суулдараа оркуудыг доромжлон нэрлдэг нэршил байсан бөгөөд ялангуяа илүү том биетэй үжирхэг уруугахай нарын дунд өргөн хэрэглэгддэг байв. Энэ нэр нь хар хилний боол эсвэл зарц гэсэн утгатай үгнээс гаралтай. Тэгээ Lord of the Rings бүтээлд Эснак хэмээн нэрлэгдсэн эсвэл тэгж дуудулдаг 2 орк гардаг. Тэд бол Эйсенгардын Эснак болон Мордорын Эснак юм. Мантулсан оркууд нь уулсын дотор болон доогуур орших хонгил агууд суурьсан оркуудын овг аймагуд байв. Тэд эрт үеэс эхлэн Сауранд үйлчиж, уулын даваануудыг манаж, Эредорын ард иргэдийг байн түвэж байжээ. Эдгээр оркууд нь мөн эсэл дүрийг амиа алдахад хүргэсэн явдал болон нэг бүгж алдагдахад шууд холбоотой байв. Хожим нь тэд хэсэг хугацаанд өөрсдийн хүчээр эргэн тойрныхоо ард түмэн нутаг дэвсрүүдийг дарамтлан довтлсон ч Сауронтой тогтоосон холбоо нь бат бөх хэвээр үлдсэн юм. Тэрээр дол гөлдөр болон Мордор дахь аслагдсан үндсэн ноёрхлын төвүүдээс захирч байсан ч ман тулсан оркууд түүний хүслийг биелүүлсээр байж Морийг эзлэн авч уулсын дундуур гарах замуудыг хааж байв. Тэдний гарал үүсэл мөн хязэнээс эдгээр хонглуудад суурьсан тодорхойгүй юм. Гэсэн хэдий ч тэд Гондолинд дархлагдсан Оркрист болон Гламдрийн хэмээх элтнүүдийг таньж гүнээ жишиж үзэн яддаг байсан Ахмад эрен үеийн үйл явдлуудын талаарх тодорхой хэмжээний мэдлэг дурсамж тэдэнд байсныг илтгэж байж магадгүй юм. Эйзенгардын оркууд буюу Эйзенгардчууд нь Эйзенгардын доторх нүхэн хонглуудад суурьшиж Саруманд үйлчилж байсан оркууд юм. Тэд түүний хүний нөөцийн үндсэн хэсгийг бүрдүүлж мөн хөрш Рохоны хаан тусрууд руу довтлохтой илгээсэн зэргийн хүчний чухал бүрэлдэхүүн байжээ. Саруман өөрийн оркуудыг үржүүлэх ажлыг хамгийн эртдээ 3 дугаар эртний 2990 оны орчим эхлүүлсэн байх магадaltaй бөгөөд эдгээр зэргүүдийг Рохон руу дайрах бэлтгэл болгон Эйзенгардын доорх шаварлаг хонглуудад байрлуулж байв. Энэхүү хөтөлбөрт оркууд ба хүмүүсийг хооронд нь эрлийсжүүлэх явдал мөн цагаан гарын төлөө үйлчилдэг хамгийн догшин хамгийн том биетэй уруугахай нарыг бий болгох эсвэл сайжруулах ажлууд багтж байжээ. 3 дугаар эртний 3000 онд цагаан зөвлөлөөс татгалзаж нууцаар дайсны 2 нүрд зарц болсны дараа Саруман Рохоны хаант улсыг түүний дайснуудтай хуваалдан дайрч эхэлсэн байна. Саураны сүүдэр улам тэлхийн хэрээр оркууд Рохо ирмүүдийн зүүн тосготыг дэрэмдэн сүтгэж эхэлсэн бөгөөд ман тулсаас ирсэн зарим оркууд тэр дундаа Саруманд үйлчилдэг их уруугууд тэдэнтэй нэгдсэн юм. Зохиолд оркуудын тухай анх бичмэл тэмдэглэл моддын тоолын 1330 онд гарчээ. Тэр үед сендарчууд Белрандаар оркууд, чоннууд болон сүүдрийн бусад аймшигт оршихуй зэрэг ёс бус амьтад тэнүүлжиж байгааг ажигласан байна. Эдгээр ёрын амьтдын цөөн тооны бүлгүүдийг тагнуулан ангиуд байсан гэж үздэг бөгөөд
Тэд уулсын даваанууд болон өмнөд ойгоор дамжин Белранд руу нэвтэрчээ. Энэ шинэ аюулын улмаасаа Тингол, Ногрод болон Белгостон одоочуудад Сендаруудад зориулсан зэвсэг урлах үүрэг өгсөн бөгөөд уг зэвсгийг ашиглан тэд ёрын амьтдыг хөөн зайлуулж инх тайван сэргээсэн юм. Мөн энэ үед одоочууд Сендаруудад эдгээр аимшигт араатнууд нь Ангмандын туйраас гаралтай бөгөөд цэнхэр улсын зүүн талд ч мөн оршин тэнд амьдардаг эльфүүдийг зовоож байсан тухай хэлж өгчээ. Оркууд анхны эртний турш Морготын цэргийн голцсон хүч болон гарч ирсэн юм. Белрандын тулаанууд 587 жилийн турш үргэлжилсэн бөгөөд тэдгээрд оролцуулахын тулд Ангбадад хэдэн зуун мянган оркуудыг үржүүлэн бий болгожээ. Оркуудын анхны томоохон мөргөлдөөн нь Ламотын тулаан байсан бөгөөд тэд Финголфоны болон түүний налдоруудын гарт ялагдсан юм. Оркууд Дагар Аглареб, Дагар Бараглах, Нарнад Арнадиад, Паласын уналт зэрэг тулдаануудад оролцож, эцэст нь War of Fright-д оролцсон бөгөөд эндэн тэд бараг бүрэн устгацсан билээ. Моргот ялагдсны дараа амьд үлдсэн оркууд зүүн зүгтэн одож, магадгүй Ангмарын уус болон Эред Мэтрим саарл уусуудад нуугдан суурьссан байдаг. Ийхүү 2 дугаар эрентэй золгож дараагийн харанхуй эзний дор хүчин зүтгэж дундад газарт ахин бозром уйлээ хийж эхэлсэн билээ.